Нэгтлэн бодогчдын заавал биелүүлбэл зохих ёс зүйн шаардлагууд. Нэгтлэн бодогчид дараах ёс зүйн шаардлагыг хангаж ажиллана. Нэгтлэн бодогч та нийгмийн өмнө хүлээсэн үүргийн ухамсарлан тасралтгүй боловсролын сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилж асуудалд бодиттой ханддаг байх. Хувийн ашиг сонирхлоос илүүтэй нэгтлэн бодогчийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаан энэ тэргуунд тавьж ажиллах. Шудраг байх, бодиттой байх, мэрэгжлийн өндөр мэдлэг ур чадвартай байх, хянамгай бөгөөд хараат бус байж, мэдээллийн нууцлалыг чанд хадгалан, мэрэгжлийн нэр хүндийг өргөх зэрэг нэгтлэн бодогчийн зайлшгүй мөрлөг болгох ёс зүйн зарчмуудыг дагаж мөрдөх. Нэгтлэн бодогч та үзүүлж байгаа үйлчилгээ, эрхэлж байгаа ажил үүргээс үл хамааран ямар ч нөхцөлд мэрэгжлийн байр сууриас шудраг ёсыг баримтлан бодиттойгоор хандвал зохино. Нэгтлэн бодогч та салбартаа гарсан шинэ мэдлэг мэдээлэлтэй байнга танилцж, тасралтгүй өөрийгөө хөгжүүлж байх нь ёс зүйн шаардлагад нийцнэ. Нэгтлэн бодогч та мэрэгжлийн байгууллагаас зохион байгуулж байгаа мэрэгжлийн тасралтгүй боловсролын сургалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийх ёсгүй. Нэгтлэн бодогч баталгаажуулах ажлын үйлчилгээ явуулж байгаа тохиолдолд үзэл бодол, сонирхлын зөрчилд авталгүй, бусдын нөлөөгүйгээр дүгнэлтээ гаргаж, оюун санааны болоод хандлагын хувьд хараат бус байна. Нэгтлэн бодогч та гэрээд ажлын хугацаа, хамтын харилцаа дуусгар болсон ч үйлчлүүлэгчийн мэдээллийг чандлан нууцлана. Нэгтлэн бодогч нь мэрэгжлийн үйлчлэгийг зохих стандартын дагуу хийж гүйцэтгэдэг байна. Нэгтлэн бодогч та мэрэгжлийн байгууллагаас тогтоосон гишүүний үүргээ хангаа зогсохгүй, бусдын болоод өөрийн мэрэгжлийн нэр хүндийг сэвтүүлэх үйлдэлээс зайлсхийх нь зүйтэй. Хэрвээ та өөр оронд шилжин сууж ажиллаж байгаа бол тухайн орны ёс заншлыг хүндэтгэхийн зэрэгцээ олон улсын нэгтлэн бодогчдын холбооноос баталсан ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллана. Харин гадаад орны нэгтлэн бодогч нь Монгол улсад ажиллахдаа Монгол улсын болоод олон улсын нэгтлэн бодогчдын ёс зүйн шаардлагыг мөрдөж ажиллах учиртай. Нэгтлэн бодогч та нэг талаас байгууллагын хөрөнгө санхүүгийн нөөцөд бүртгэлээр хяналт тавьж, үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхойлж, удирдлага болон бусад мэдээлэл хэрэглэгчдийг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг бэлтгэдэг. Харин нөгөө талаас төрийн оршин тогтнох үндэс болсон албан татварыг тодорхойлох, цуглуулах, улсын хэмжээний статистик мэдээллийн үндсэн санг бүрдүүлэх үз санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэх нь танаас шалтгаалдаг. Бүртгэлийг алдаагүй хөтлөх нь чухал ч гэсэн чанар гэдэг нэн тэргуунд байх зүйл юм шүү. Үйлдэл бүртэн үнэнч шудраг, ёс зүйтэй, үн цэнийг бүтээгч нэгтлэн бодогч танд амжилт хүсье.